Йовын туршлагаас Кристиан хүнд тохиолдож буй бүх зүйлийн ард сүнслэг тулаан байдгийг ойлгожээ. Сатан хүмүүс рүү дайрч тэднийг бурхнаас холдож, бурхныг эсэргүүцэж нүгэлд амьдрахад хүргэдэг. Үннээр зэвсэглэж, үннийг олж авснаар л та нүглийг ялан дийлж, сатаныг ялах хүч чадалтай болж чадна. Зөвхөн тэгсэн цагт л сатаны хүлээсээс чөлөөлөгдөж чадна. Тэр үед би үнэн хүн төрлөختөнд ямар их ашиг тустайг болон гай зовлон давхад нь хүмүүс тусалдгийг ойлгосон. Өнөөдөр салалтын төвшин маш өндөр байна. Дэлхий дээр залмих, худал хуурмаг, хоёр нүрт байдал улам бүр нэмэгцээр байна. Үнэн дээр энэ бүхэн сатанаас үүдэлтэй. Үнэн бол бурхны үг. Бурхны үг чамд хэрэгжүүлэлтийн зөв замыг зааж өгч, эдгээр зүйлийг ялан дийлэх боломжийг олгодог. Ингэснээр чи дахин унахгүй. Үнэн бол энэ бүхнийг ялан дийлж чадах хүч юм. Одоо бурхны зан чанарт талдах ямар нэгэн зүйлийн төлөө ядаж л миний мэс чанар намайг буруутгах болно. Би яагаад эдгээр бэрхшээлийг туулах ёстой байснаа бас ойлгож байна. Эдгээр нь ерөөл бурхны надад бэлдсэн зам байсан гэдгийг би үнэхээр ойлгож байна. Надад ямар ч гомдол хорсол алга. Эсэргээрээ намайг ийм маягаар гэгэрүүлсэнд бурханд талархаж байна. Өнөөдөр би энд бурхнаар сонгогдож та нартай туршлагаа хуваалцлаа. Энэ бол намайг их бурхны аврал, өргөмжлөл. Амен.